Хэрхэн бол маань Утаморил намайг заяа гэдэг Microsoft-ийн ажилтан удаан хүлээлгдсэний эцэс хэрхэн Windows 11-ийг дата авч болох талаар та бүхэндээ дэмэг хүргэхэд бэлэн болсон байна. Дэмэг эхлэхээс өмнө баг зэрэг Windows 11-ийн талаар та бүхэн мэдээлэлд өгсөн зүйтэй болоо. Учир нь гэх юм бол Windows 11-ийг та бүхэн компьютер дээр үнэгүй дата авч боломжтой. Гэхдээ hardware буюу таны компьютер, лаптоп шаардлага хангасан байх ёстой гэдгийг та бүхэнд сануулмаар байна. Учир нь гэх юм бол таны компьютер 2018 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх юм бол таны компьютер дотор TPM буюу Trusted Platform Module гэсэн жижиг чип байх нь маш өндөр болцолтой байгаа. Тэгэхээр өнөөдрийнхээ демо та бүхэнд хэрхэн яаж тэрхүү чип байгаа үгүйгээр шалгаж болох. Хэрвээ байгаа бол тэрийг хэрхэн яаж идэвхжүүлэх вэ? Идэвхжүүлсний дараа та хэрхэн Windows 11-ийг татах талаар та бүхэнд өнөөдөр харуулах байгаа. Давхар хэлэхэд TPM маань бусад компьютер дээр арай өөрөөр хэлэгддэг. Тэр маань PTP, IPC гэж явдаг бөгөөд бас энэ талаар дэлгэрэнгүй та бүхэнд тийм өдрөө тайлбарлах байгаа гэдгийг бас хэлмээр байна. Энэ зүйл маань байга шалтгаан гэх юм бол TPM маань CPU-тай хамтраад таны датаг хамгаалж яадаг байгаа. Ингэснээрээ таны компьютер хакердахгүй байх өндөр магадaltaй гэсэн үг. Үүнтэй холбоотой та бүхнээс асуух асуулт ах юм бол чөлөөтэй манай сувгийн дата та бүхэн асууцгаагаарай. Тэгээд хэдүүлээ хамтаа ямар гоорцгаая. Хэрхэн та бүхэн өөрийнхөө лаптоп дээр болон компьютер дээр TPM байдаг үгийг шалгах вэ гэхлээр зүүн гар талд байгаа хамгийн доод тал та бүхний меню байгаа те тэрэн дээрээ маусныхаа баруун гар талыг дараад Windows PowerShell Admin гэдэг хэсгээр та бүхэн дарах байгаа. Энэ дээр тийм ээ гэдгийг хариулна. Бүхний дэлгэцэн дээр Administrator Windows PowerShell гарч ирсэн байх хэвээр. Энэ дээр хэдүүлээ TPM-ийг байгаа үгүйг, итгэвчсэн үгүйг мэдхийн тулд хамтаа get TPM гэж хичээд Enter-га дарах байгаа. Нэг дөрвөн зүйлийг та бүхэн анхаарах хэрэгтэй байгаа. Хамгийн ихэнд болохоор TPM present буюу байгаа үгүй, ready буюу ашиглахдад боломжтой юу гэдэг дээр true гэж гарах хэрэгтэй. Мөн enable буюу идэвхжүүлсэн гэдэг дээр та бүхэн дээр true, мөн activated гэдэг дээр true гэсэн энэ дөрвөн хэсгийг та бүхэн анхаарад бүгдээрээ true авах юм бол та бүхэн Windows 11-ийг бол ямар ч асуудалгүйгээр татаж авах боломжтой гэсэн үг байгаа. Дараагийн та бүхний алхам гэх юм бол нэг хэсгээр TPM present буюу байгаа гэдгийг мэдчихлээ. Гэхдээ TPM enable гэдэг дээр false гэж авах юм бол та бүхэн BIOS руугаа ороод ихэнх хүмүүсийн хэлж зайснаар бол UEFI гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Ингийн тулд та бүхэн Windows-ийнхаа доод хайлтын систем дээр BIOS гэж шууд хайж болно. Энэ дээр шууд бол BIOS засах боломжгүй. Тэгэхээр та бүхэн энэ доотлын Advanced Setup гэдэг дээр Restart Now гэж эхлэх байгаа. За Restart гэдэг дээр дарсны дараад нь UEFI гэдэг хэсэг рүү орно. За орсны дараад нь болохоор Display the BIOS буюу энэ дээр TPM-ийг идэвхжүүлэх гэдэг хэсэг рүү орно. Энэ дээр нэг зүйлүүдийг сануулхад магадгүй TPM маань TPM гэдгээр гарч ирэхгүй. Өөр хэлбэрээр та бүхэнд гарах боломжтой. Энэ маань PTP буюу Platform Trust Technology гэдгээр гарч иж болно. Аль эсвэл IPT буюу Identity Protection Technology гэдгээр эхлээд шалгаад эднэр маань хэрвээ enable болцсон байгаа бол та бүхэн Windows 11-ийг бол татах боломжтой гэдгийг бол хэлмээр байна. TPM байгаа гэдгийг мэдсэний дараад нь мэдээж хэдүүлээ Windows 11-ийг бол татах хэрэгтэй байгаа. Энийг татахын тулд мөн адилхан search гэдэг рүү хэдүүлээ ороод update гэдэг Update гэд хайсны дараад нь шууд таны дэлгэцэн дээр ямар нэгэн вебсайт руу орох шаардлагагүйгээр хайх шаардлагагүйгээр таны компьютер Windows 11-ийг татах боломжтой бол ийхүү дэлгэцэн дээр харагдах байгаа. Маш амархнаар та бүхэн download and install гэдэг энэ хэсгээр дараад компьютер маань Windows 10-аас Windows 11 рүү хэдхэн хоромын дотор шилжих боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.